Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. Тайван амьдралыг Монголдо цувралын маань 47 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр тухайн мөчид ямар нэгэн байдлаар өөрийгөө тайвшруулах шаардлагатай болвол тайвшруулж чадж байгаадаа баярлж байна. Яагаад вэ гэхээр өнөөдөр ийм юм боллоо л да. Би замын дагуу алхаж исэн чинь ерөнхийдөө бол хотын 2 гудамж 2 урсгалаар машинууд пик тэгээ дунд нь 103-ийн нэг машин ингээд гацчихсан байж байгаа байхгүй. Тэгээд энийг ингээд бодохоор надад үнэхээр хүндрэлтэй санагдаж байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр 103-нд түргэн тусламжийн машин маань хин нэгэн хүнийг амийг аврах ч юм уу те яаралтай түргэн тусламж хүргэх шаардлагатай машин маань энэ хотын төвжрэл донд ингээд гацчихсан байж байгаа. Тэгээд энэ үед юу бодогдож байна гэхээр энэ ямар гамшигын хэмжээнд очичихсан юм бэ тий. За тэгээд цаашлаад ингээд би бусад ажлаа хийгээд явж байхад бас толгойд эргэж орж ирээд байна. Тэгэхээр энэ үед яг би яах ёстой юм бэ? Энэ үед би бодож байгаа юм. За иймэрхүү стрессфул стресс амьдралд бол өдөр тутамд ингээд бухимдал төрж байгаа үед хамгийн нэгдүгээрт би юу гэж асуудаг вэ гэхээс өөрөөсөө за энэ 5 жилийн дараа надад ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү 5 жилийн дараа энэ ямар нэгэн байдлаар миний амьдралд нөлөө үзүүлэх үү хэрвээ тийм үзүүлэхгүй юм байх юм бол би уурлаж бухимдах шаардлага байхгүй. Мэдээжээр би санамсаргүйгээр нэг хүнтэй ингээд түлхэлцчээ тэр хүн надаас уучлалт гуйгаагүй байлаа гэхэд би тэр миний амьдралд ямар ч нөлөөгүй учраас тэгээ энэ бол надад хамаагүй уурлаж бухимдаад авах шаардлага байхгүй. Гэтэл түргэний машин маань ингээд хин нэгэн хэрэгтэй хүндээ очиж чадахгүй байна гэдэг чинь нийт Монголын ард иргэдийн эрүүл мэндэд энэ бас хэцүү болж байна гэсэн үг. Тэгхийн болохоор би энэ бол миний хувьд бол бухимдах шалтгаан мөн. Гэхдээ хоёрдугаарт асуух нэг асуулт нь юу вэ гэхээр би энийг яг миний зүгээс хийж чадах юм юу вэ? Миний зүгээс яг энэ мөчөд би юу хийж чадах вэ гэж. Ихэнх тохиолдолд хүмүүс яадаг вэ гэхээр өөрийнхөө хийж чадахгүй зүйлсээс болоод уурлаж бухимдах, айж цочих, эмээх тэр олон төрлийн сэтгэлийнхаа мэдрэмжэндээ автаад бүхэл өдрөө тэр чигт нь сүрээд хачин болоод ингэ явчихж байгаа. Гэтэл тэгхгүйгээр за би энэ миний уур хурж ин яагаад энд би юу хийж чадах вэ? Нэгдүгээрт би бичлэг хийж болно. За энэ миний хяналтанд байгаа зүйл. Хоёрдугаарт юу хийх вэ гэхээр би алхаж болно, машин унаагаар дандаа машинаар явахгүйгээр нийтийн унаагаар явж болно. Тэгээд энэ бүгдийгээ би хүмүүст уриалж болно. Тэгээд бусад жолооч нараас нийтийн тээврийн хөдөлгөөндөө замын хөдөлгөөнтэй сайхан оролцож байгаа ч гэж хүсэж болно. Тэгэхээр энэ бол миний хийж чадах зүйлс. Тэглээгээд би өөрийнхөө энэ бүхэл өдрийг тэр чигт нь уур уцаартаа автуулаад ингэж яваад ах шаардлага байхгүй. Тэгэхээр монголчуудаа бид нэр бүгдээрээ сайхан амьдралын төлөө явахыг хүсэж байгаа учраас аль болох нийтийн тээврийг ашиглаад тэгээд замын хөдөлгөөнд сайхан эвтэй найртай оролцоод тэгээд түргэний машинда боломжтой болвол замаа тавьж өгч байгаа ч гэж би уриалъя. Тайван амьдралыг Монголдо дараа уулзлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.